Nano Banana-гийн Pro хувилбарыг ашиглахын тулд браузер дээр болохоор Gemini гэж бичнэ. Тэгээд хамгийн ихнийхээ илэрц рүү орно. За тэгээд би одоо яг энэ хэсэг рүү ороод өгнө бол Pro гэсэн хувилбарыг нь бол сонгож өгдөг. Ингэж бид нар Nano Banana-гийн Pro хувилбарыг нь ашигладаг. Гэхдээ яг миний Mac дээр болвол Pro хувилбарыг нь ашиглах бол эрх бол байхгүй. Яг энэ чинь Banana-гийн одоо Nano Banana-г сонгож болох ч гэсэндээ зүгээр нэг өмнөх хувилбарыг нь бол ашиглах хэрэгтэй байна. Тэрнээс биш яг Pro эрхийг нь бол ашиглах хэрэггүй байна. Та нар тэгээд миний өмнөх контентуудыг үзэх юм бол яг миний Gemini дээр Nano Banana ерөөсөө орж болохгүй байна гэж би бол та нарт хэлж ирсэн. Харин Nano Banana Pro нь гарсан ч миний зүгээр энгийн хувилбар нь бол орж болж байна. Тэгэхээр бүгдээрээ биш тэ Nano Banana-гийн Pro хувилбарыг нь бол одоо Gemini дээр ашиглаж болохгүй болсон учраас одоо Hex field-ийн Nano Banana-г нь ашиглахаар болж байна. Тэгэхээр бүгдээрээ өөрсдийнхөө браузер дээр Hex field гэж хайгаад хамгийн ихнийхээ илэрц рүү бол орно. Мэдээж хэрэг та нар маань энэчнээс логин бол хийж орж ирнэ. За үүнийхээ дараа ингээд MacBook дээрээс орох юм бол иймэрхүү харагддаг. Тэгээд image гэсэн хэсэг дээр нь дарж агаад Nano Banana Pro гэсэн хувилбарыг нь бас сонгож өгнө. За тэгээ Nano Banana Pro хувилбар дээр нэг надад таалагдсан юм нь юу юм бэ гэх юм бол 6 зураг. За зарим тохиолдолд бүр түүнээс ч олон зураг 7-8 зураг нэгтгэж оруулаад нэг зураг генерate хийж болдог болсон. Гэхдээ яг энэ нь нөгөө өмнөх хувилбар дээр байх хувьд бол байсан. Гэхдээ олон зураг нэгтгээд нэг зураг гаргаж ирэнгүүт тухайн хүнийхээ царайг нь жоохон өөрчилж гээд байдаг талтай байсан. За харин энэ Pro хувилбар дээр гэх юм бол энэ асуудал бол байхгүй болсон. За одоо ингээд энчээ нэг залуу бол ингээд 6 зураг бол оруулсан байж байна. Тэгээд үний бүтээгдэхүүн зураг нь за ингээд яг нэг зураг болоод гарч ирж байгаа харж байгаа. Тэгэхээр Nano Banana Pro хувилбараар гаргаж ирсэн хүнийхэн царай энэ байна. Үндсэн залуугийн маань царай нь энэ байна. Тэгэхээр одоо ямар ч ялгаагүй гарч